Архи мансуурлын хор хөнөөлийн тухай олон нийтэд таниулах үйл ажиллагааг өөрсдийн санаачлагаар зохион байгуулдаг хар тамхины шалтгаан тэмгэх судлалын төв, эрүүл мэдэвхтэй амьдрал клуб зэрэг 30 гаруй төрлийн бас байгууллагууд нэгдэн архиталт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслийг байгуулжээ. Тэд анхны томоохон үйл ажиллагаа болгож анх дугаар баг хурлаа хийж бодлого чиглэлээ тодорхойлсон байна. Тусгалбаа улс орны тулгамдсан асуудлын тухай зөвхөн ярьдаг биш, түүнийг бууруулахад ач холбогдол өндөртэй олон ажлын нөлөөллөөр оролцдог байхын тулд мэргэшсэн мэргэжилтнээс эхлээд шин шатанд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гинэ. Ер нь төрийн ажлын зарим чиглэлийг одоо бид нар өөрсдөө гүйцэтгэе. Эмгэн эмчилгээний салбарыг хөгжүүлээ Монголын нийгэм. Юмд бол эсвэл Монголын чиглэлд маш их үйлчлэгнүүд явж байгаа учраас ард түмний нэн тэргүүнээ соён гэгэрүүлэх, нөр их ажлыг хэрэгжүүлж, дамаа Монгол улсын ерөнхийлөгч архигүй Монголын төлөө гэдэг энэ санаачлаг гараад бас төр засагт хөдөлж байгаа энэ цаг үед бид амжиж төрийн бос байгууллагууд сонор соргог ажиллаж идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй бол ухаандаа төр ард түмний хоорондын уялдаа холбоог хангаж өгье гэсэн энэ санаачлагын үндсэн дээрээс бид яасан. Асуудлыг шийдэхэд зөвхөн сайн дурын иргэдийн үйл ажиллагаа ахицгүй гэдэг нь ойлгомжтой юм. Иймд төрийн бодлого шийдвэрт архи мансуурлын эсрэг хууль дүрм түүний хэрэгжилтийг хангах асуудлыг оруулах шаардлагатай байгаа тул архиталт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслээс энэ түвшинд хүрч ажиллахаар зорилт болгож байна.